Сайн байцгаана үзэгчдээ, нэвтрүүлгийн 2 дахь удаагийн дугаарт бид гадаадын хөрөнгө оруулалтын сэдвийг хөндөж байгаамаа. Тэгэхээр миний гарт гадаадын хөрөнгө оруулалтаар Монгол банкны гаргасан тайлан мэдээлэл байна. Тэгэхээр эндээс харахад 2010-аас 12 оны хугацаанд Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт цэвэр дүнгээрээ 10.6 тэрбум долларт хүрч ирсэн. Харин сүүлийн 2 жилд энэ тоо 4.4 дахин буурчээ. Өөрөөр хэлбэл эдийн засаг хүндэрсэн гол шалтгаануудын нэг гадаадын хөрөнгө оруулалт болж байгаа учраас эдийн засагчдын хэлж байгаагаар гадаадын хөрөнгө оруулалтыг тэлэх, түүнчлэн долларын орох урсгалыг нэмэгдүүлэх нь Монгол улсын эдийн засгийг сэргээх хамгийн чухал алхам болоод байгаамаа. Энэ шалтгаанаар бид нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарт гадаадын хөрөнгө оруулагч 3 эрхмийг урьсан байгаа. Ингээд эхлээд зочдтой танилцуулъя. Манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та бүхэн Монголын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг сайтар мэдхийн хувьд манай эдийн засгийн үзүүлэлтүүд таатай бус гадаадын хөрөнгө оруулалт яг одоо нэн шаардлагатай байгааг ч мэдж байгаа. Мөн удахгүй улсын их хурлын сонгуул болно. Яг ийм нөхцөл байдалд гадны хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсоор байна уу? Та бүхэн энэ асуултанд бүгдээрээ өөрсдийн байр сууриа илэрхийлнэ үү? Миний хувьд нөхцөл байдал жил юм уу жилийн өмнөхөөс дээрсэн гэж бодож байна. Учир нь оюу тулгаан далдуурхан санхүүжил шийдэгдсэн. Энэ бол маш сайн мэдээ. Гэхдээ санхүүжилд орж ирлээч эдийн засагт нөлөөлөх нөлөөл нь жил эсвэл жил хагасны дараагаас мэдрэгдэх болов. Оюу тулгаан далдуурхан бүтээн байгуулалт нь тухайн уурхайн үйл явцад гарах ахиц дэвшил болохоос гадна Монголын эдийн засгийг бүхэлдэн өргөн бусад хөрөнгө оруулагчдыг ч уриалан дуудана гэж бодож байна. Гэхдээ мэдээж бүх зүйл төлөвлөсний дагуу явбал шүү дээ. Үнэхээр хэдэн сарын өмнө оюу тулгаан санхүүжилтийн талаар банкуд эцсийн шийдэ гаргаагүй байхад хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд байлаа. Харин одоо бол нэгэн шийдвэр гарсан нь хөрөнгө оруулагчдад эргэн ирэх цаг болсныг сануулсан тохиоллоо. Учир нь бид тэднийг үргэж гисэн байсныг та мэдж байгаа шүү дээ. Эдийн засаг хямарсан нь улс төрийн шалтгаантай гэж бодож байна. Харин монголчууд бол хөдөлмөрч хийх ёстой зүйлээ хийсээр байгаа. Тэдэнд яг одоо засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна. Миний хувьд АСЕМ-ийн уулзалт зохион байгуулагдах нь маш өндөр ач холбогдолтой гэж бодож байна. Монгол улсыг гадаадад сурталчилгаадаа чухал үүрэгтэй Монгол улсын түүхэнд хамгийн том олон улсын уулзалт гэж харж байгаа юм. Үнэхээр тийм. Британий ерөнхий сайд Монгол улсад өмнө айлчилсан түүх байхгүй. Хэдийгээр Америкийн нэгэн улсын ерөнхийлөгч, холбооны бүгд найрамд Герман улсын канцлер Меркель ирж байсан бол харин Британий ерөнхий сайдын хувьд анх удаа АСЕМ-ийн үеэр Монгол улсад ирэхээр болж байгаа нь Монгол улс зохион байгуулагдах уулзалтын ач холбогдлыг харуулж байгаа юм. Зөвхөн Британий ерөнхий сайд ч биш, маш олон орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчид Монголыг зорж ирснээр Монгол улс дэлхийн нийтэд өөрийг нь таниулан сурталчлах боломж нээгдэх юм. Хөрөнгө оруулагчид нэг усудаа надад хандан Монгол улсын эргэцсэн орчин тогтворгүй, тодорхой биш, хууль тогтоомжоо ойр ойрхон өөрчлөх юм а гэж хэлдэг. Харин би тэдэнд хэдийгээр хуулиуд өөрчлөгдөж тогтвортой бос байгаач Монгол улс бол ардчлаар тууштай замнаж байгаа улс шүү. Энэ нь Монголд хөрөнгө оруулахын давуу тал юм. Жишээ нь Казахстанд хөрөнгө оруулсан бол тодорхойгүй байдлын төвшин хэд дахин илүү. Наад зах нь Монголд хөрөнгө оруулахад Монгол улсын ерөнхийлөгчийг заавал таних шаардлагагүй. Харин Казахстанд бол эрх баригч гэр бүлийг танихгүй бол маш олон бэрхшээлтэй нүүр тулна. Чиний хөрөнгө оруулалтч хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй шүү дээ гэж өргөж хэлдэг юм. Үнэхээр ардчлал гэдэг бол Монгол улсын хөрөнгө оруулагчид зорих хамгийн гол шалтгаануудын нэг. Энэ чудгараа ирэх 6 дугаар сарын сонгуул дардан болж өнгөрөөсэй гэж хүсэж байна да. Тэгвэл яг одоо Монголд хөрөнгө оруулах уу үгүй юу гэдгээ тунгаан суугаа. Джонатан танаас дараагийн асуултыг асууя. Та Монголд 2 дахь удаага ирж байна тийм үү? Тийм ээ. Та бизнесийнхэнтэй уулзлаа. Нөхцөл байдал бодитоор яг ямар байгааг өөрийн биеэр олж мэдлээ. Та шийдвэрээ гаргав уу? Монголд хөрөнгө оруулах уу? Хараахан шийдвэрээ гаргаагүй байна.
Би эхний удаад Британий элчин сайдын яамнаас зохион байгуулсан үзэсгэлэнд ирж оролцохдоо дэлхийд алдартай Шотланд виски үйлдвэрлэгч компани Аз номхон далайн салбар хариуцсан захирлын хуваар Монголын зах зээлтэй танилцсан. Бизнесийн өргөжих боломж, хөрөнгө оруулалтын орчин үнэлэх явцдаа сайн хамтрагчтай, сайн бизнес хийх нөхцлүүдийн талаар үнэлэлт дүгнэлт өгч явна. Миний хувьд Монголд хөрөнгө оруулна гэдгийг үнэхээр боломжтой гэж харж байгаа. Би Шотландын хүн амыг 5 орчим сая хүн амтай гэж сонссон зөв үү? Тийм зөв. Бид ч бас 3 саяулаа. Бидэнд үнэхээр адил төстэй шинж чанар байна шүү. Тийм шүү, би хэдийгээр Шотландын дэлхийд алдартай бүтээгдэхүүн олныг мэдэхгүй ч та бүхэн Шотланд вискиг бол үнэхээр дэлхийд алдартай экспортын брэнд болгож чадсан. Шотландын утсан салмон зогс бас маш алдартай шүү. За ойлголоо. Яг үүн шиг жишээ нь манай үнэхээр сайн бүтээгдэхүүнүүд Шотландын зах зээлд гарах боломж нь хэрвээ. Тийм шүү. Яагаад болохгүй гэж. Монгол ноолоор Шотландын зах зээлд гарааг баггүй хугацаа өнгөрч байна. Ялангуяа Монголд хувцас завгар, байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нөөц боломж маш их бий. Монголын томоохон компаниуд өвөрмөц загвар дизайнтайгаар нэгдсэн бодлогоор барууны зах зээлд гарах бодлого баривал амжилтанд хүрнэ гэж бодож байна. Та маш сонирхолтой сэдв өрнүүллээ. Джон бит хоёр Британи Монголын худалдааны танхимд идэвхтэй үйл ажиллагаа явуулдгийн хувьд бараа бүтээгдэхүүнийг зөвхөн гаднаас импортлох биш, Монголын бүтээгдэхүүнийг экспортод гарах боломжуудыг ч эрэлхийлж байгаа. Импортлох бол амжилтын нууц биш, харин экспортлож чадвал жинхэнэ амжилтын нууц гэж бодож байна. Энэ ч утгаараа бүтээгдэхүүнээ экспортод гарах хүсэлтэй бизнесийн ч бидэнд цөөнгүй ханддаг. Нэг их холын том жишээ хаах хэрэггүй л дээ. Жишээ нь Монголын хөлдөөсөн бууцыг бид экспортлох боломж бий юу гэдгийг аваад үзье. Амтанд нь хүмбэр дуртай, жинхэнэ органик бүтээгдэхүүн. Гэхдээ ISO буюу олон улсын стандартын шалгуур хангахгүй бол экспортлох боломжгүй. Хэлбэр биш ч ийм л замаар замнаж олон улсын зах зээлд гарах ёстой. Нэгэн телевизэд асуудлыг ил тодор хэлцэж байгаа болохоор нэг зүйлийг хэлэхгүй байж үнэхээр болохгүй. Хамгийн сүүлийн нэг жишээг татвал Монгол улс визийн журмаа хэтэрхий хурдан өөрчилж байгаа нь бэрхшээл үүсгэлээ. Бид сая Британи Монголын худалдааны танхимын шугамаар Монгол руу ирэх гэж цөөнгүй хүний хамт замдаа гарахтан Лондонгийн Хэтро нисэх худалд визэм баггүй хугацаанд хүлээж чамгүй чирэгдэл боллоо. Учир нь 2 жилийн өмнө Монгол улс бизнесийн урсгалыг сайжруулж, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор олон улс орны иргэд Монголд визгүй зорчдог болох журам баталсан. Гэвч саяхан яг зул сарын баярын өмнө иргэд визтэй болчихлоо. Миний бодлоор энэ бол арга шуухарсан алхам шүү. Эдгээр визгүй зорчих журам хэрэгжээж жуулчдын тоо нэмэгдсэнгүй гэж үзээд эргээ цусалсан байж болно л доо. Гэвч ийм богино хугацаанд шууд ил тод үр дүн гарахгүй нь тодорхой. Харин ч овоо наашлах гэж байсан жуулчид хөрөнгө оруулагчдыг үргээх алхам боллоо гэж бодож байна. Би бас яг үүнтэй адил нэг жишээ хэлмээр байна. Жишээ нь манай компани Монгол руу ирэх хүмүүсийг бүртгэж зөвлөгөө өгдөг л дөө. Гэтэл Монгол улсыг төлөөлөөд хилийн чамдад сууж байгаа элчин сайдын яам бүр нь өөр журамтай. Австралид нэг өөр, Канадад нэг өөр. Америк нэгдсэн улсад ч бас л өөр журам үйлчлэх жишээтэй. Өөрөөр хэлбэл нэгдсэн ганц л стандарт байх хангалттай байхад ийм стандарт алга байна. Ийм л стандарттай болчихвол бид асуудлыг шийдэж чадна. Мэдээж Монгол улс арчлалд шилжин орж байгаа арчлалын замнал нь шинэ гэж бид ярьдаг ч миний бодлоор Монголын арчлал 20 гаруй жилиг туулсан. Нялх балчир үе ард орхисон. Харин одоо 90 цент хүрэх цаг нь болсон. Тэгвэл энэ стандарт ч юм уу хөтөлбөргүй тогтвортой ойлгомжтой байх тал дээр үргэлжлүүлээд би дараагийн асуултаа тавья. Жон, та бид хоёр 2012 онд Лондонгийн Олимпийн үеэр зохион байгуулагдсан чуулганы үеэр анх танилцж байсан тийм үү? Тэр үед нөхцөл байдал өнөөгийнхээс өөр байсан. Тухайлбал эдийн засгийн эд өсөлтийн үе буюу 17% өсөлттэй. Уул уурхайд хөрөнгө оруулалт хангалттай байлаа. Гэтэл эрх зүйн тогтворгүй орчноос болоод нөхцөл байдал өөрчлөгдөж өглөө. Улс төрчийн хувьд та үүнийг хэрхэн харж шүүмжлэлтэй хандах вэ? Та Британд олон жил парламентын гишүүнээр ажилласан тийм үү? Тийм ээ. Би 2010 он хүртэл 13 жил Британи парламентын гишүүнээр ажилласан. Улс төр тогтвортой байхын ач холбогдлыг Британи парламентаас жишээ татаж тайлбарлана уу?
Тийм л дээ. Гэхдээ үргэлж бидний зөв байх албагүй л дээ. Монгол шиг орон ард түмнийхэн төлөө илүү зөв шийдлүүд гаргаад ажлын байраа нэмэгдүүлж илүү зөв замаар явах нь гарцаагүй зөв. Харин хамгийн гол нь зөвгээд гаргасан шийдвэрэн 10 минут тутамд өөрчилж болохгүй. Гаргасан шийдвэрүүд ойлгомжтой бөгөөд тогтвортой л бол. Тэгээд Монголын төлөө зөв болоо. Энийг ахин дахин өөрчлөлгүйгээр тогтвортой мөрдөгтөл хангалттай. Хөрөнгө оруулалтын хуулиуд өөрчлөгдөж байгааг та хэлэх гээд байна уу? Хөрөнгө оруулалтын хуулиудыг өөрчилсөн нь оновчтой жишээ л дээ. Хөрөнгө оруулагчдад адил тэгш үйлчлэх, стратегийн салбарын хөрөнгө оруулалтуудад хяналт тавих зорилгоор шинэ хууль батлагдсан. Гэвч Southcobe Sense гэсэн тодорхой нэг компаниг Хятадын төрийн эмчийн компани худалдан авах гэснээс энэ хууль ихтэй гэж би ойлгосон. Мэдээж Монголын хувьд зах зээл нь хараат байдаг Хятад улсын засан газарт нь уул уурхайн ийм том компаниг эзэмшүүлэх нь анхаарах ёстой асуудал байсан байх. Гэхдээ хоёр тал асуудлаа ил тод ярилцаа шийдэхин оронд улс төрчид яаран хууль баталсан. Гадаадын хөрөнгө оруулалтын бүхэлд нь бууруулсан байх л да. Харин миний ажигласан нэг сайн тал бол Монголын парламент хөрөнгө оруулагчдын шүүмжлэлийг хүлээн авч хуулиа өөрчилсөн алдаага зассан хэрэг. Хэдийгээр ойрын жилүүдэд Хятадын эдийн засгийн өсөлт суларсан ч нэгэнт оюу толгой төслийн гацаа арилсан учраас эх 1-2 жилд гадны хөрөнгө оруулагчид Монголд орж ирнэ гэсэн итгэлтэй байна. Эндрю танд яг ижил асуултыг тавья. Учир нь та Монголд хөрөнгө оруулаад ирж суурин амьдраад 11 жил болсон хөрөнгө оруулагч. Асуудал яг хаана байна? Хэдэн 7 хоногийн өмнө би өөрийн сургууль дээр оюу толгойн захирлаасан Камероныг үрж ярилцсан. Оюу толгой маргаантай асуудал дэгдэх үеэр түүнийг захирлаар ажиллаж байсныг монголчууд сайн мэдэх баха. Би түүнээс гадаад хөрөнгө оруулагчдыг иргэн оруулж ирэхэд хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал юу вэ гэж асуухад зүгээр л бизнес хийхэд хялбар болгоод өгчих хэрэгтэй гэж хариулсан. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруул гэж урьж авчирчгаад гинэт л үгүйгээ хэлчихэж болохгүй. Хэлсэн үгэндээ эзэн болох ёстойг л сануулж байгаа хэрэг. Миний бодлоор гадны хөрөнгө оруулагчдыг татах бас нэг том боломж монголчуудын өмнө гарч ирж байгаа нь АСЕАН-ын уулзалт юм. Жишээ нь Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерунд хандан манайд хөрөнгө оруулаач гэдгийг уриалах хэрэгтэй юм. Зөв мессежийг өгөөд тэр үгэндээ тууштай байвал Монгол улсад маш өндөр чанартай уул уурхайн ариун баялаг нөөц бий. Үнэхээр дээд зэрэглэнийх гэдгийг дахин тодтогмоор байна. Маш том боломж бий шүү. Та Монгол дахь гадны хөрөнгө оруулагчдын ихэнхийг нь таньдаг. Олонхтой найз хүний хувьд Монголд эрх зүйн орчин таагүй боллоо гэд гараа явчихсан хүмүүс хэр олныг таних вэ? Маш олныг тань. Зөвхөн хуулийн өөрчлөлтөөс биш, яг шударгаар хэлэхэд өнгөрсөн жил хөрөнгө оруулагч шоронд хоригдож байгаад шүүхийн шийдвэр гарснаа дараа тэдний ихэнх нь айсан хөрөнгө оруулалтаа татаад авчихлаа. Анта Каплагийн эргийг хэлж байна уу? Тийм ээ. Хин шоронд орохыг хүсгэвдээ. Энэ бол асуудал Английн ёроолдоо хүртэл унсны шинж байлаа. Гэвч миний бодлоор хэрвээ хууль зөрчсөн бол гадны хөрөнгө оруулагч ч бай, Монгол улсын иргэнч бай, хуулийн өмнө яг адилхан тэгш хэрэгтэй. Жишээ нь монголчууд татвар төлөөгөө нөхцөлд шоронд ордог. Харин гадны хүнгээ татвар төлөхгүй бол хуулийн хариуцлага хүлээхгүй байж болохгүй л дээ. Хэрвээ чи зүгээр нэг сэтгүүлч телевизийн эзэн биш байхад чамайг татвар төлсөнгүүгээ торчвол чи төлөх үү? Тэгэхээр дэлхийд эхний жишгийн тухай бид ярьж байна. Хэдхэн хоногийн өмнөөс Google, Facebook компаниуд Британий татварын албанд их хэмжээний мөнгө төлөх тухай маргаан олон улсад анхаарал татаад байна. Энэ тухайн компани хариуцлага хүлээх тухай яригдж байгаа болохоос хэн нэгэн хувь хүн хідээр гарч болохгүй, хөл хориг болон шоронд орох тухай асуудал байдаггүй. Компани нь торгуулж төлбөрөөл төлөх ёстой юм л да. Хувь хүн хоригдох биш, харин компани нь хариуцлага хүлээх тухай ярьж байна тийм үү? Яг зөв. Татвар төлөөгөө компани татвараа төлөх ёстой. Гэтэл хувь хүнийг барьж хорьсон нь хөрөнгө оруулагчдыг айлгсан шийдвэр болсныг хэлээд байгаа юм. Олон улсад яагаад хувь хүнийг барьж хорьсныг ойлгохгүй байлаа. За дараагийн асуултыг Jonathan танаас асууя. Та Монголд хөрөнгө оруулах боломж байгаа эсхийг биеэр үзэж мэдхээр хоёр дахь удаага ирчгээд байгаа. Нөгөө талаас гадны хэвлэл мэдээллүүд сүүлийн үед Монголын хөрөнгө оруулалтын орчин талаар юуг голчлон мэдээлж байна вэ? Тэдний мэдээлэл таны шийдвэрт хэр их нөлөөлөх вэ? Үнэхээр чухал нөлөөтэй. Жишээ нь бид Шотландын их сэтгэгч
агуу яруу найрагч Роберт Бернсийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд өргөдөн Монголд ирсэн. Энэ баярыг шотландчууд дэлхийд даяар тэмдэглэж заншсан. Гэтэл жишээ нь хэвлэлээр Шотландыг ноолуур, утсан загас вискигээр нь таньдаг байхад Монголын талаар алт, мөнгө, зэсийн томоохон ордуудыг нь заавал дурдж хэвлэлүүд онцолдог нь Монгол улс хөрөнгө оруулах асар их боломжтой улс гэдгийг л давхар нотлоод байгаа хэрэг. Та Шотланд үндэснийхээ хувцсыг өмсөд Монголд хөрөнгө оруулах хүсэл зориг өвөртлөөд ирсэн. Бүр наривчлан асууя л да. Яг ямар нөхцөл болцоо бүрдсэн үед та хөрөнгө оруулах шийдвэрээ гаргах вэ? Би экспортынхаа хамгийн гол бүтээгдэхүүн болох вискиг борлуулдаг компани захирал гэдгийг хэлсэн. Гэхдээ бид зөвхөн бүтээгдэхүүнээ зарах зорилгыг голчилдоггүй. Хоёр орны соёл, өв уламжлал, хамтын ажиллагааны хөрс суурь бүрдсэн тохиолдолд л бид худалдаа эрхлэх хэсгээ шийддэг. Ямар ч байсан эрх болгонд Монгол улс илүү ойртож байгааг л хэлж чадах байна. За нэвтрүүлэг маань өндөрлөгдөх байна. Энд яригдсан асуудлуудаа багцлаад дүгнэлт хийх үү? Гадны хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсоор байгаа юм бол бид ямар бодлогоор тэдний угтах вэ? Монгол улсын хөрөнгө оруулагчдыг татахын төлөө баггүй зүйл хийж байгааг дурдах хэрэгтэй. Урт хугацаанд тогтвортой сайн төлөвлөгөө, сайн орчин бүрдүүлэхэд л хангалттай. Миний хувьд юун төрөнд улс төрийн тавцанд гурав дахь хөршийн бодлогон улам баттгах хэрэгтэй. Монгол улс, Япон болон бүгд найрамдах Солонгос улс, Америк нэгдсэн улс, Британи, холбооны бүгд найрамд Герман улстай маш сайн харилцаатай. Томоохон төслөвлөж хамтран урагшлуулж байгаа нь урт хугацаанд Монгол улсын эдийн засаг тогтвортой өсөхийн эхлэл. Монголчууд аливаа юмыг маш хурдан сурдаг, хэрэгтэй зөвлөгөө өгч сайн сонсч чаддаг. Харин цаашдаа боловсролын салбарт л хамгийн том хөрөнгө оруулалтаа хийгээсэ. Ямар ч улсыг боловсрол мэдлэгтэй, туршлагатай хүмүүс л тогтвортой хөгжүүлдэг. Энэ ч утгаараа зөвхөн гадаад хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татагдаж биш, Монголын засан газар гадаад улсад өндөр боловсрол эзэмшсэн иргэдэн Японд, Америк нэгдсэн улс, Британд нэгмөсөн сууршаад үлдэхээс өмнө амжиж нутагт нь эргүүлэн авчрах хэрэгтэй. Ингэхдээ түрүүн хэлсэнчлэн эргэж холбороод байдаггүй тогтвортой орчин, тогтвортой ажлын байр бүрдүүлж байж л тэднийг эргэн сууршуулах боломжтой. Миний хувьд бизнесийн орчныг маш чухалчилж байна. Үүнд улс төр эдийн засгийн орчноос гадна соёл, өв уламжлалч хамааралтай. Найрсаг сайхан орчинд хоёр орны иргэд харилцсан найрсгаар урт хугацаанд хамтран ажиллах боломж бидэнд бий. Бидний хамтын ажиллагаа гэрэл гэгээтэй маш их ирээдүйтэй харагдаж байна гэж би бодож байна. За та бүхэн Монгол улсын минь эдийн засгийн хөгжилд санаа тавьж өөрсдийн байр сууриа илэрхийлсэнд баярлалаа. Бизнестэй амжилт хүсье. Ахин ярилцах завшаан тохионо гэдэгт итгэж байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Үнэхээр сайхан ярилцлага байлаа. Монголын үндэсний олон нийтийн телевизэд амжилт хүсье. Үзэгчдээ бид эдийн засгийн тайван нэвтрүүлгийн 2 дахь удаагийн дугаарт гадаадын хөрөнгө оруулалтын сэдвийг хөндөн үзэж та бүхэнтэй Монгол улсад хөрөнгө оруулахаар зорж байгаа 3 эрхмийн байр суурь үзэл бодлыг илэрхийллээ. За харин хөрөнгө оруулагч талаас авсан мэдээлэлээр үндэслээд Монгол улсын засгийн газрын байр суурийг бид дараагийн нэвтрүүлэгтээ тодтхон харуулах болно. За түүнчлэн цаг үеийн мэдээлэл эдийн засгийн тайван нэвтрүүлгээр 7 хоногийн 2 удаагийн давтамжтайгаар мигүр баасан гаруудад тогтмол хуваартаагаар та бүхэнд хүрэх юм. Ингээд нэвтрүүлгийн анхаарал үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.